Тэгээ Монголд яах ёстой юм бэ гэх юм бол хууль номер 1 байх ёстой. Ийм хууль бус бослог гараад ирэх юм бол шууд зогсоох ёстой. Арчлын төлөө хууль мойл авилгын эсрэг талбай дээр ингээд бослог гаргаж жигсэж болно. Гэхдээ иргэн тойрны дэлгүүр болохгүй байхгүй. Тэгэх юм бол энэ улс тэгэхээр сүрч штэ. Хамгийн гол нь магадгүй 10 20 жилийн дараа бид нар жигнэсээ энэ газрын баялагаасаа болж баян болох магадaltaй штэ. Тиймээс энэ цагаачдынхаа бодлогоо маш зөв хийх ёстой. Жил болгон хүмүүсийг оруулаад ирэх юм бол ааж маажмаар хийх ёстой. Тангар өргүүлэх ёстой. Монгол хэл сурцсан байх ёстой. Монгол соёлыг хүндэлсэн байх ёстой. Энэ хүмүүс штэ. Энэ Калифорни мужид байгаа хүмүүс Мексик улсын төг бариа яваад англи хэл мэдэхгүй, Америкийн хууль мойлыг ерөөсө хүндэлдэггүй хүмүүс байгаа юм бол тэр хүмүүсийг шууд хөөгө гаргах ёстой. Калифорни муж улам шатчихээн. Лос Анжелес баг байлдааны талбай болцсон. Тэгээ нэг бодох юм байгаа. Төсөөлөл үзчих заяа. Энэ хүмүүс ингээ бүгдээрээ ингээ Лос Анжелес хотыг шатаагаад байна шүү дээ. Бослог гаргаж шүү дээ. Цагдаагийнхан, тусгаагийнхан, цэргийнхэнтэй, засгийн газар, засаг даргатай ингээ алцаа явж шүү дээ. Тэгээ алдсаж байгаа хүмүүс нь ямар тугийг хисч байгаа юм бэ гэх юм бол Мексик улсын тугийг хисч байгаа хгүй юу? Тэгээд тэр Мексик улсынхаа төлөө тэмцэж байгаа юм бол яагаад эднэр Калифорнид байгаа юм? Яагаад эднэр Америкт байгаа юм? Бүгд асуух ёстой байгааз төсөөлөө үзтээ Монголд нэг хүмүүс, нэг бүлэгт хүмүүс бослог гаргаад Хятад, Солонгос, Япон, Оросын туг ингээд хисээл яваад байна гэж бодлоо та. Тэгээд тэдний яах ёстой юм? Тэгээд бид нар илүү саруул эрүүл ухаантай энэ эрхлээгүй тэнхтэйг учраас бид нар тэр хүмүүст юу гэж хэлэх юм бэ гэвэл Хятадын тугтай тийм хайртай юм бол Оросын тугтай тийм хайртай юм бол Солонгосын тугтай тийм хайртай юм бол тийшээ зайлаач гэж хэлэх байхгүй. Гэтэ Америкчууд одоо дэндүү төвчээртэй одоо дэндүү зөөлхөн дэндүү соёлтой болцсон шинж тэмдэг нь энэ байгаа. Тийм ээ? Бид нар бол ийм хөгийн тоглоомыг хүлээн зөвшөөрөхгүй. За. Тэгээ энэ бол нөгөө Америкт явж байгаа симптом, өвчний симптом гэсэн үг, тийм ээ? Але ганцхан ард түмнэндээ халдаагүй ус төрчнөр ч ихсэн халдсан. За, Калифорни мужийн их хурлын гишүүн юу хэлж байгаа хэмжүүлээ сонсцгоё. You have outliers that throw things and cause damage. Цөөхөн хідэн хүмүүс юм шидэж байгаа. Тэгээ бусд нь ихэвчлэн 50. Ийм бичлэгний ард. Ийм бүр ингээд хэдэн машин шатаад утаан живцэн хотын бичлэг үзүүлж байхдаа цөөхөн хідэн хүмүүс юм шидэж байна гинэ. So yes, the LAPD came in and they called it an unlawful assembly. I believe that the LAPD has this underhand and they are very, very experienced in riot control. За тэгээд Los Angeles LAPD, Los Angeles Police Department одоо Los Angeles хотын цагдаагийнхан гэсэн үг. Дуудагдсан. Энэ бол хууль бус цуглаан гэж дүгнэлсэн. Тэгэхэд Los Angeles-ийн цагдаа энэ асуудлыг шийдвэрлэсэн байгаа гэж байна. Тэгээд цаана хажууд нь ийм бичлэг явж байгаа. Ингээ хот нь шатж байгаа хэрнээ манай цагдаагийнхан энийг контролдж штэ. So this is something that they can handle. We do not have to have the National Guard here. We certainly do not have to have the Marines here. Тэгээ манай цагдаагийн энэ асуудлыг шийдвэрлэсэн байгаа штэ. No problem. Тийм учраас National Guard хэрэггүй. National Guard юу юм бэ гэх юм бол дотоод хэргийн цэргийн алба ирэх хэрэггүй. Бүр нэмээд юу хэрэггүй юм бэ гэх юм бол Marines хэрэггүй. Тэ? Marines хэрэггүй. This is a manufactured crisis and we do not need the Insurrection Act. Тэгээ энэ юу юм бэ гэх юм бол зохион байгуулалттай кризис. Энэ лөө буруутгах гэж байна гэх юм бол Donald Trump, MAGA, Republican лөө алдаж ихж байгаа байхгүй юу? Тийм учраас биднэрт энэ Insurrection Act юусоо хэрэггүй бослогын хуулийн одоо төсөл тэр хуулийг ашиглах биднэрт ямар шаардлага байхгүй. And that is an understatement. And again, there's a distinction because in many cases where there's a natural disaster or there's civil unrest. За, тэгээ Калифорни мужийн засаг дарга юу хэлж байгааг бас сонсъё. Ямар мэрэгчлэр сурах уу? Чи өөрөө хүүхэд чинь мэдээж хамгийн өндөр цалинтай орлоготой мэрэгчлэрээ төгсөх ёстой. За, хамгийн өндөр орлоготой мэрэгчл юу юм бэ гэх юм бол одоо программист, software engineer. Би одоо хүмүүс 3 4 5 сая төгрөгийн цалин санал болгосон ч программист над дээр ирдэггүй. Амар ядаргаатай. Яг гэх юм бол тэд нар тийм өндөр эрэлттэй.
За санхүү эдийн засгийн сургууль санхүүгийн хичээл зааснаа хажуугаар нь заяа. Тийм. Програм хөгжүүлэлтийг зааж байгаа. Хиймэл ухаан, онлайн худалдаа, UI UX, software development. За тэгээд төгснөхийн дараа бараг баттай ажлын байрт болчихно. Энийн талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видео мэдсээр үзье. Энэ бас энэ мужиг энэ стейтийг сүрүүлж байгаагаар штэ. Hands off these poor people just trying to live their lives, man. Энэ хүмүүсийг оролдогоо байл. Хөөрхийн амьд. Хөөрхийн хүмүүс. Зүгээр амьдрмаар штэ. Trying to live their lives, paying their taxes, been here 10 years. Тэ. Зүгээр энд амьдарч байгаа штэ. Татвараа төлж штэ. Энд 10 жил амьдарч штэ. The fear, the horror. Амар жүжиг тоглож байгаа. Hell is this guy. Тэ. Тэр айц. Тэ. Тэр доромжлол. Энэ одоо хин юм бэ? Одоо Дональд Трамп ярьж байгаа хгүй. Come after me, arrest me. Let's just get it over with. Tough guy. За. Тэгээд тэ. Намайг барьвчил. Намайг байцаал. Тэгээ энэ дээр эцсийн цэгээ тавьчил та. You know, I don't give a damn. But I care about my community. Надад бол би шорн явах нь хамаагүй, баривчлах нь хамаагүй. А гэхдээ би юундаа санаа зовдөг юм бэ гэх юм бол манай энэ арт түмэн манай Лос Анжелес мужид амьдарч байгаа хүмүүстэй би санаа тавьж байна. Санаа мууж хотно гэж шатж штэ. Дөнгөж саяхан юу болсон бэ? Санжино, Los Angeles Palisades тэ Hollywood интересийг бүр тэр штэ шатсан штэ энэ дуракийн доор. About this community, the hell are they doing? These guys need to grow up, they need to stop, and we need to push back. And I'm sorry to be so clear, but that kind of bloviating is exhausting. So Tom, arrest me. Let's go. Тэ Том Хоуман одоо ICE хууль бусаар ирсэн байгаа хүмүүсийг гарах одоо мандаттай хүнийг ингэ шүмжилж байна. За тэгээ өчтөрийн контент дээр бас зарим хүмүүс комент үлдээсэн. Энэ дээр би хариу барьчих гэж бодож байна заяа. Ха бро өөрөө яриад байгаа Cali-да ядаж ирж үтсэн юм уу? Okay. Bro studied at USC. Okay? I lived there for 6 months. I also lived 4 months in San Francisco. Okay? Sausalito. Bitch. Ирж үдсэн маш гоё байсан. 2006 онд очиж исэн, 2010 онд очиж исэн, 2006 онд Division байсан. 2010 онд жоохон шинж тэмдэг нь жоохон илэрж исэн. 2017 онд бас дахиад очсон. Амар гिचэн болцсон байсан. Одоо тийшээ очих хүсэлж алга. За. Дүү амжилт гэхдээ чи USA-д амьдарч үдсэн юм уу? Очиж үдсэн. 10-30 жил амьдарсан хүмүүсийг хүчээр гаргаж дараараа сайн судал төрс хууль бусаар орсон юм бол тэр асуудлаа шийдвэрлэжтэй. Одоо Монгол хүмүүс мянгараа Солонгост амьдарч байгаа тэнд хараар. Тэгээ баривчлах юм бол бид нэр ингээ бослог гаргаад машин шатаах байгаа штэ. Тэгээ бид нар зүгээр окей уучлаарай баригчаа sorry би явлаа. Солонгос бас өөр нэг програм байгаа. Торгуулаа төлөөд визэнд орж болдог. Окей, виза бараг худалдаж авч болдог. Миний бас хэдэн таньдаг хүмүүс 10, 20, 30 сая төгрөгөөрөө торгуул моруулаа төлөөд хууль ёсны цагаачд болсон. Гэхдээ бид нэр Солонгос юм уу Японд хар ажил хийж явахдаа визгүй баригдаж байх үедээ тэнд бослог гаргаад ой би энд одоо 10 жил болцсон байгаа штэ. Тэ миний хүүхдийн төрсэн байгаа штэ. Тэгээд төрийн төмөр нүртэй ингээд тулахаас өөр аргагүй. Бити энэ toxic compassion яриад дээ заяа. Энэ юу юм бэ гэх юм бол тийм энэ би соёлтой, хүмүүстэй эвтэй найртай байх хэрэгтэй, хүмүүсийг ойлгох хэрэгтэй, өршөөх хэрэгтэй. Үгүй. Хууль бол хууль ахгүй юу? Тийм. За эдгээр Америк улсад цагаан арснууд чинь хүртэл цагаач окей, энэ юу ярьж байна гэх юм бол тийм 400-500 жилийн өмнө хүмүүс Америк руу очсон. Тэнд байсан индианчуудыг тийм газрын булаагаад авсан. Энэ бол дайн. Энэ бол дайн болж исэн. За тэгээд тэнд амьдарч байгаа индианчууд нь хоорондоо бас алдцдаг байсан. Хоорондоо ингээ хутглаад толгооны арьс марьс үстэйг scalp map хийгээд тий. За тэгэд албан ёсоор дайн зарлаад тэр нутгийг эзэлж авсныхын дараа улсаа байгуулсан. Энэ бол олон улсын хууль дайн. Дайн зарлаж болно. Окей. Тэгээд нэг хэл тавьчихж байгаа. Виз, паспорт гэсэн юм байгаа. Тэгээ Америк улс тэнд байгаа хүчтэй хэвээрээ байгаа штэ. За тэгвэл Америкийг эзэлмээр байгаа юм бол Мексикчууд дайн зарлаад Калифорнийг авчаад Калифорни мужоос
За юу тэр цагаан арчнуудыг гаргаад хөөгөө гаргачих юм бол олон улсын хуулийн дагуу окей байхгүй. Гэхдээ энэ бити 2-3 сэдв холиод яриад явж байгаараа хууль мөл бол тийм ойлгомжтой шүү. За цагаачдын байгуулсан улс яа төв саяных адилхан. За Мексикод нутагтаа байгаа Native American-уудаа яг адилхан юм ярьж байгаа. Бити энэ бузар Европт орж ирсэн халтруудтай зүүрлээрээ нэг одоо тэнд ингээ машин шатаагаад байгаа дэлгүүр ингээд тэг хоосолж байгаа. Тэгээ энэ хүн юу хэлж байна гэх юм бол энэ Мексик хүмүүс тэр Америкт амар хэрэгтэй. Энэ Мексик хүмүүсийг гаргаа явуучих юм бол firm мал аж ахуй энэ тэр ажлын хийх юм бэ. Окей. Энийг айгүй амархан энэ дээр хариу барьчих заяа. Окей, тэгвэл нь шүү дээ, тэ. Монгол руу 500 мянган хойд солонгос хүмүүсийг оруулаад ирчихье. Окей. А тэд нар бол юу хийх юм бэ гэх юм бол зам цэвэрлэгээ хийн, мал аж ахуй хий чинь бидний малыг харна. За зах дээр ч гэсэн тийм хүмүүсийг ажилуулчих. Тийм ээ? Ерөнхийдөө бүх ажлуудаа тэднэрээр хийлгэчихье. Яг юм л амар хямдхан. Болох юм уу? Болно. Гэхдээ өмнө тэр ажлыг хийж исэн хүмүүс нь яах юм? Ажилгүй болчихно. За, яагаад Америк том корпорацууд тийм ээ? Энэ хар мянгаар, 100 мянгаар энэ хууль бусаар хүмүүсийг оруулаад ирээд байгаа юм бэ гэх юм бол хөдөлмөрийн хөлсийг бууруулдаг байхгүй юу? Окей? Солонгосчууд яагаад баахан монголчуудыг өрж байгаа юм? Солонгосчууд хиймээргүй байгаа ажлыг монголчууд хийж байгаа. Яагаад тэгж хийж байгаа юм бэ гэх юм бол солонгосчууд нэгдүгээр тийм ажлыг тийм цалин хөлсөөр хиймээргүй байгаа учраас монголчуудыг тийшээ оруулж байгаа. Samsung-ийн үйлдвэр дотор. За солонгосчууд тэр ажлыг хийх байсан бол хамаагүй өндөр цалин шаардах байхгүй юу? Тэгээ цаанаа зүгээр ингээ ашигын төлөө корпорациудын бодлого явж байгаа. За тэгээ энэ Bravo 06 168 юу хэлж байна гэх юм бол компаниуд ашиг өндөртэй ажиллах ёстой. Энэ ажлуудыг хямдхан боол мэд хүмүүс энийг хийх ёстой. Тийм учраас энэ цагаачдуудыг хязгааргүй оруулаад ирчихье. Монголууд ч гэсэн энэ Шри-Ланка, Бангладеш энэ этгээс баахан хүмүүсийг оруулаад ирээд ажиллуулъя л та. Гэхдээ нийгмийн доор байгаа тэр тийм барилгын ажил хийдэг, хөдөө аж ахуйн салбарт ажилладаг гих мэтчлэн хүмүүс ажлын байргүй болно шүү, эсвэл цалин буурчна. Окей? Үл үлэх бас илүү үнэтэй болчих. За тэгээ Америкчууд энэ хууль бусаар байгаа хүмүүсийг гаргаад хөөгөө гаргачих юм бол тэр ажлыг хийх хүмүүс нь олдноо. Гэхдээ тэр хүмүүсийн дундаж цалин өснө. Бас нэг сонирхолтой статистик юу юм бэ гэх юм бол өнгөрсөн 20 жилийн хугацаанд нийгмийн доод давхаргааны хүмүүсийн орлого өсөөгүй. Окей? Өсөөгүй. Барилга хийдэг гих мэтч хүмүүсийн цалин орлого өсөөгүй. Яагаад? Хууль бусаар цагаачдуудыг тий хар мянгаар оруулсан учраас. Окей, хариулсан байх гэж бодчих. За Дональд Трамп энэ дээр бас хариу барьсан. За гайхалтай гоё Лос Анжелес хот байсан. Одоо байха болж байна. Баахан хууль бус хүмүүс нь орж ирсэн гэмт хэрэг. За тэгээ одоо гэмт хэрэг үйлчилж байгаа. Тий шатааж байгаа, бослог гаргаж байгаа. Тэгээ одоо манай цагдаагийнхан албаны ажил хийж байгаа хүмүүс л алдаж байна. За тэгээ би юу хийж байна гэх юм бол одоо илүү хүнд араа руу шилжиж байгаа. Ер нь бол Лос Анжелес хотыг чөлөөлөх аврах ёстой. Migrant invasion, цагаачдын invasion болж байгаа гэж байна. Even if you're not planning to invoke the Insurrection Act, you still plan to send troops? За тэгээ Insurrection Act юу юм бэ гэх юм бол онцгой хуулийн эрх federal government-д өгж байгаа. Тэрийг ашиглахгүйгаараа та ерөөхдөө яах гээд байгаа юм бэ? We're going to have troops everywhere. Бид нар бол хаасайг үзэрэг байршуулнаа. We're not going to let this happen to our country. We're not going to let our country be torn apart. За манай улс тий энэс болж дампуурахгүй, бутрахгүй, сүрхгүй. Бид нэр эндээ цэгээ тавина. Like it was under Biden. Joe Biden His auto pen. За өчтөр шөнө ямар твит гаргасан бэ гэх юм бол looking really bad in LA, bring in the troops. Тий LA бол аимшиг тарагдаж байна. Цэргүүдээ оруул. За тэгээд Мексик улсын ерөнхийлөгч бас амаа хамхид чадсангүй. Тий Porque de ser necesario nos vamos a movilizar. Бид нар mobilize хийх ёстой. Бид нар хөдлөх ёстой гэж байна. Мексик хүмүүс. Бид нар хөдлөх ёстой. Юу хэлж байна гэх юм бол миний таамаг энэ байна заяа. Америк дотор байгаа Мексик хүмүүс хөдлөөрэй. Porque Босоорой. no queremos que haya impuestos a las remesas de nuestros paisanos. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол Дональд Трамп бас хуулийн төсөлд юу болсон байгаа юм бэ гэх юм бол тэнд Мексик иргэн
Мексик хүмүүс Америкт маш ихээр ажиллаж байгаа. Тэгээд тэд нар сар болгон, өдөр болгон, жил болгон 40-70 тэрбум доллар илүү мөнгийг буцаагаад Мексик руу явуулж байгаа. Энэ дээр Дональд Трамп юу хэлсэн бэ гэх юм бол энэ мөнгөн шилжүүлэг гуйлганаасаа бид нар 3.5% татвар авнаа. За тэр мөнгийг юунд ашиглах юм бэ гэх юм бол хил хамгаалт дээр ашиглана гэсэн. Тэгээд Клаудио Шайнбаум энэ хамгийн том валютын урсгал байхгүй Мексик улсын валютын урсгал. Энэ дээр мань хүн дургуутсаад юу хэлж байна гэх юм бол та нар бос энэний эсрэг тэмц. Тэгээд тэр 3.5% татвар биднэр төлмөөрг байна гэсэн утгатай юм ярьж байгаа байхгүй юу. За одоо ийм юм ярьсныхан дараа Дональд Трамп мань хүнийг цагаан ордонд өөрч магадгүй эсвэл тариф тавьчих магадгүй. Окей. Тэгэхээр сануулъя заяа. Мексик тийм Америк нэгдсэн улс үргэлж ийм их тайван ийм сайхан харилцаатай байгаагүй шүү. Тэ? Тэгээ түрүү намайг ингээ Калифорни байсан мөн хүмүүс бийж хэлчихээ заа. The Mexicans and the Americans used to be at war some time ago. Заяа. Хоорно байлтжсэн, хоорондоо алдчихсэн. Калифорниа, Баха Калифорниа, Texas, Nevada, New Mexico энэ бүх мужууд Мексик улсынх байсан. Америкчууд авцсан дайн зарлаад эзлээд авцсан. Окей. Тэгээ айгуу сонирхолтой юм бэ гэх юм бол энэ самбаруудыг харж байгаарай заяа. Гинт нэг бослог гарч ирээд бэлэн самбар мамбар гих мэд шин гарч ирээд бараг санхүүжилт авсан ингээ бүрэн тоноглсон тий жигсдэг хүмүүс гараад ирчихмэл цаанаа нэг төрийн бус байгууллага тэрийг санхүүжүүлж байгаа. За Party for Socialism and Liberation гэсэн хартаа. Party for Socialism and Liberation социализм эрх чөлөөний нам pslweb.org хин санхүүжүүлж байгаа юм бултаа цаанаа. Тэ hundreds of protesters rally outside federal building to condemn ICE raids. За санхүүжилттэй төлбөртэй энэ хүмүүс. Тэгээд Калифорниа state тэ юу хэлмээр байна гэх юм бол хогчин гэж хэлмээр байна. Тийм ээ. Сан Франциско, Сан Диего, Лос Анжелес, Сакраменто, Фресно энэ дуракууд бүгдээрээ хэнийг сонгодог юм бэ гэх юм бол энэ демократ намыг сонгодог байхгүй юу? Төрөний үзүүлсэн Gavin Newsom, тэ Joe Biden, Kamala Harris. Тэд нар юу юм бэ гэх юм бол хуулийн эсрэг. Тэ хэлний эсрэг, тусаар тогтнолын эсрэг хүмүүс байгаа байхгүй юу? Тэгээ энэ Harris болж байна. Тэгээ хөөрхөн энэ хэвлэл мэдээллийн ажилтан буудулцсан сайхан. Тэ. Тэгээ цагдаагийн бүр залхаж байна. Тэ. Жигэн буугаар буудаг үлтэй эрзэн сумаар буудсан. Хөөрхөн. Тэгээ цагдаагийн бүр ингээ зүхтаад гүүрэн доор тэ өөрхийн амнасаа хамгаалж штэ. Бүр юм болж байгаа. За. Тэг юу тайван байгаа юм? Юу контролтцсан байгаа юм? Юу зохицуулсан байгаа. Амжтай байна. Тэгээ Дональд Трамп бас дөнгөж сая юу хийсэн бэ гэх юм бол ийм бослог гарч явах үедээ маскыг хоригдсан. Маск хоригдсан. Тэ. За тэгээ шүн ямар хүмүүс гараад ирдэг юм бэ гэх юм бол тэ тэр South Africa, Africa, Middle East, Islam, Muslim, IQ муутай нийгэм юунасаа бүтдгийн нийгэм яагаад ингээ бутардгийн тэгээ улс яагаад фейлддгийн улс хизээ босч ирдгийн хүмүүс яагаад бизнес хийдгийн энэ дэлгүүрийг дээрэмтчих юм бол дахиад дэлгүүр гарч ирэх юм үгүй юм уу тийм юм ерөөсө бодож чаддгүй хүмүүс шүн юу хийж байгаа юм бэ гэх юм бол Америк те одоо downtown Los Angeles баахан хулгай бараа ингээл зүгөө явж байгаа та юу бэрэ явцсан байгаа юм бэ тэгээд арсны өнгийг харж байгаараа заа цагаан арстай хүн бараг байхгүй шүү. Hey! Машинуудыг эвдэж байгаа, бизнесүүдийг дампууруулж байгаа, энэ тийм дугуй хөрөнгө бүгдийг нь өстө будаа болж байгаа. За, тэгэл. Оо, ямар арс. You guys, they're looting. Өдрөө чи расист үгүй нэг харал та, тий? Пүүз. Тэр хөдөлмөрлөх дургу тий? Хулгаагаараа амьдралаа ингээд зохицуулах гэдэг хүмүүс байгаа хгүй. Тим хүмүүс нийгэм дотор байх ёсгүй. Жижигхэнэг боломж гараад ирчих юм бол гэмт хэрэг хийдэг хүмүүс байхгүй. Can I get a new pair of shoes too? I'm not doing shit. Yo, grab me a shirt.
За тэгээ химэл авахаа ашиглаад энэ бүх хүмүүсийг тэ таньж аваад байцаалтаа шоронд хийгээсэ. Америк улс дотрооч гаднаач хэцүүдж байгаа шүү. Энийг тодорхой харж байгаа ч тэ. За тэгээ Монголд яах ёстой юм бэ гэх юм бол хууль намирныг байх ёстой. Ийм хууль бус бослог гараад ирэх юм бол шууд зогсоох ёстой. Арчлын төлөө хууль мойл авилгын эсрэг талбай дээр ингээд бослог гаргаж жигсэж болно. А гэхдээ эргэн тойрны дэлгүүр тэ болохгүй байхгүй юу? Тэгэх юм бол энэ улс тэгэхээр сүрч штэ. Бид нар хідүүлээж гисэн энэ дээр боломжтой байх хэрэгтэй. Хамгийн гол нь магадгүй 10 20 жилийн дараа бид нар жинхнээсээ энэ газрын баялагаасаа болж баян болох магадaltaй штэ. Тийм учраас энэ цагаачдынхаа бодлогоо маш зөв хийх хэрэгтэй. Жил болгон хүмүүсийг оруулаад ирэх юм бол ааж маажмаар хийх хэрэгтэй. Тэгээ тангараг өргүүлэх хэрэгтэй. Монгол хэл сурцсан байх хэрэгтэй. Монгол соёлыг хүндэлсэн байх хэрэгтэй. Энэ хүмүүс ээ штэ. Энэ Калифорни мужид байгаа хүмүүс тий Мексик улсын туг бариа яваад тий англи хэл мэдэхгүй Америкийн хууль мойлыг ерөөсө хүндэлдэггүй хүмүүс байгаа юм бол тэр хүмүүсийг шууд гаргаад хөөгө гаргах хэрэгтэй. Програм хангамж, химэл оюун ухаан, мэдээллийн аюулгүй байдал, онлайн худалдаа хөгжүүлэх, web coding, graphic design, UI UX, за virtual art, NFT, blockchain. За тэгээд энэ бүгдийг сураад хажуугаар нь санхүүгийн мэдлэгтэй болно гэсэн үг. За тэгээд төгсчгөөрөө чи өндөр орлоготой, санхүүгийн мэдлэгтэй. Тэгээд хамгийн өндөр цалин өгдөг байгууллагууд нь юу юм бэ гэх юм бол банк бус, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын байгууллага гэх мэтчлэн. Чи төгсч юм бол бүр над дээр ирж ерөөхдөө анкета бүрэлж болно. Яагаад гэх юм бол надаа банк программист хэрэгтэй. За. Тэгээд нэр хүндтэй Монголын топ сургуулийн нэг нь тий санхүү эдийн засгийн сургууль одоо 2 дахь жилдээ нэг зааж байгаа. Тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол чи сураад ирснийхаа шууд дадлахын гэсэн. За ганцхан сургуулийн танхим дотор чи янз бүрийн том юм алгоритм сурахгүй тий чи бодит компани дээрээ магадгүй баг ирээдүйн ажил олгогч дээрээ компани дээрээ чи дадлага хийгээд тий бодит амьдрал дээрээ туршлага аваа. Тэгээд төгснөхийн дараа чи ингээд баг анкет бүглэх хэрэггүй ч байж магадгүй. За. Тэгээд дэлгүүр мэдээллийн постны доор байгаа. Тэгээд хүүхдүүдээ эсвэл чи өөрөө ирээдүйдээ өндөр орлоготой санхүүгийн эрхчлөлтөд за тэгээд код бичснийхаа дараа ерөөхдөө гадаад явсан ч болно. Эсвэл гадаадаас халтурын ажил авч болно. За иймэрхүү юм сонирхож байгаа юм бол тий санхүү эдийн засгийн програм хангамжийн сургалтыг санал болгоё.